Сайн байцгаана уу? Энэ өдрийн амгалан айлтгая. Хүн төрөлхтөн яг болон бяцлалыг хослуулж хийснээр бие махбод болоод сэтгэлийн тэнцвэрчлэлийг хангаж сүнсний өндөр түвшинд хүрдэглээ. Ингээд яг болон бяцлал хийхээс өмнө хүлдүүдээ хэрхэн тэнцвэржүүлэх болон Авраам яг хэрхэн цэвэрлэхийг бүгдээрээ үздэцгээе. Биеийн хүрдийг бол дотоогоо хүнсрийн бяцлалд бол доторх эрхтнүүдийн өнгөөр бас болон махбодтой уялдуулж гаргаж ирсэн байдаг. За ингээд хүний хамгийн суур буюу үндэс хүрдэн дээр бол оронжийн шар цэцэг 4 дэлбэртэй биенээсээ тухайн хэрийн цаг тавил гарч ирсэн байдаг. За дараагийнх нь хүрдэн дэшээ яваад хөвлий дээр чернилияга 8 дэлбэртэй цэцэг байдаг. За гүйсэн дээр 10 дэлбэртэй ногоон цэцэг. За ногоон цэцгээс эхлээд бол 5 махбод хэлдэг байгаа. Ногоон цэцэг бол модон махбод. Гал махбодын хүрд зүрхний 12 дэлбэртэй улаан цэцэг байдаг. Хоолой дээр шороо махбодын 16 дэлбэртэй шар цэцэг байдаг. За бэлмий дээр төмөр махбодын 2 дэлбэртэй цагаан цэцэг. Толгой ороод усан махбодын 1000 дэлбэртэй цэнхэр цэцэг байдаг. Эхний дасгал гол судлаан сэрээгээд толгой ороод дээр байгаа 8 дахь хүрдэн дээр бүргэж 8 дахь хүрднийхээ төгс гэрэлтнийхээ хүрдийг сэргээе. За ингээд бүгдээрээ зэрэг уншия. Гол судлаар цагаан гал гүйлээ. Цагаан гэрлээрээ дэлбэлээд оршихуй даяар дэглэн цацарч байна. За ингээд би доторх 7 хүрдээ бэлдүүлж эхлэе. Хамгийн эхний хүрд үндэс хүрд 4 дэлбэртэй оронжийн шар цэцгийг за эхтэй хүмүүс бол нар зүг эргүүлж эхэлдэг байгаа. Эмэгтэй хүн хамгийн үндэс хүрдээ бол нар буруу эргүүлж эхэлнэ. За ингээд тэр эргэлтийг нь гараараа зааж өгье. За эргүүлээрээ за эргэлтийн хурд тогтворчлтынхаа хот руу хүрээд оронжийн шар гэрэл оршихуун бүх үндэс хүрдүүдтэй нэмэгдэж байна. Газар дэлхий, сансар хотор руу оронжийн шар гэрэлээр нэмэгдэж эхэллээ. За дараагийнх нь амгалан тэтгэгч хүрд буюу хөвлөнийхээ хүрдийг эрэгтэй хүн нар буруу, эмэгтэй хүн нар зүг эргүүлнэ. За эргүүлдүүлээ. За эргэлээ. Эргэлтийн хурд готогоо хүнсрийн тогтворчлтанд хүрлээ. Хүүсний ногоон хүрд. За ногоон хүрд бол одоо модон махбодын хүрд. Оршихуун бүх модон махбодтой нэгдээд эргэлт нь эрэгтэй хүн нар зөв, эмэгтэй хүн нар буруу эргүүлээрэй. Эргэлтийн хурд готогоо хүнсрийн тогтворчлтанд хүрлээ. Ногоон гэрэл хүүсэн дээрээсээ цацраа бүхэл оршихуун модон махбодтой нэгдээд цацрлаа. За дараагийнх нь хүрд зүрхний гал махбодын хүрд байна. За гал махбодын хүрд эрэгтэй хүн нар буруу, эмэгтэй хүн нар зөв эргэлтээ. За эргэлдүүлээ. Эргэлтийн хурд готогоо хүнсрийн хурданд хүрлээ. За өндөр давтамж хүрээд готогоо хүнсрийн тогтворчлолтоор 10-ийн өндөр давтамжид хүрлээ. За 12 дэлбэртэй улаан цэцэг маань хангалттай болж байна. За дараагийн хүрд хоолойны хүрд. Хоолойны шороо махбодын хүрдээ. За эрэгтэй хүмүүс бол нар зүг эргүүлнэ, эмэгтэй хүн нар буруу. За эргэлтүүлээ авъя. Эргэлтийн чиг. За эргэлтийн хурд готогоо хүнсрийн тогтворчлолтод хүрээд хоолойноос шар гэрэл цацраад тогтворчлтын шар гэрэл оршихуун бүх шороо махбодтой нэгдээд цацарч байна. Оршихуй дүүрэн шар гэрэл цацарч байгааг харъя. За дараа нь төмөр махбодын мэлминий хүрд. Эрэгтэй хүн нар буруу эргэлдүүлнэ. Эмэгтэйчүүд нар зүг эргэлдүүлээрэй. За эргэлтийн хурдаа чиглэлийн авъя. За авлаа. Бүхэл оршихуун төмөр махбодтой нэгдээд оршихуй даяар цагаан гэрэл цацраад оршихуй цагаан гэрлийн ахбод орж ирж байна. Эргэлтийн хурд харагдахаа болж байна. За дараагийнх нь хүрд толгой орооны усан махбодын хүрд буюу 1000 дэлбэртэй цэнхэр цэцгийг эрэгтэйчүүд нар зөв, эмэгтэйчүүд нар буруу эргэлдүүлээ. За эргэлтийн хурд готогоо хүнсрийн давтамжинд орж ирлээ.
бүхэл оршихуй усан хоттой нэгдээд оршихуй цэнхэр гэрлийн ахуйд орж ирж байна. За цэнхэр газар ахуйд сууж байна. За одоо бүгдээр эргэлдэж байгаа хүрдүүдээ ерөөхдөө нь одоо ажиглая. За бүх хүрдүүд тэнцвэрээ хадгалаад зурж эргэж байгаа гарч байна. За оромжийн шар цэцэг эргэж байна. Чернил ягаан цэцэг, ногоон цэцэг, зүрхний улаан цэцэг, хоолойны шар цэцэг, мэлминий цагаан цэцэг, толгой ороо дээр цэнхэр цэцэг эргэлдээд хүн өөрөө цагаан гэрлийн ахуйд орж ирж биедээ хадгалагдсан одоо өмнөх нас болон энэ насанд хоримтлагдсан үеийн үед бол цагаан гэрэл дотор шатаж эхэлж байна. За энэхүү шатаж байгаа гэрлийг бол Махамутарын гал гэж эртний одоо эслагчд бол шүтэж ирсэн байгаа. За ингээд би дээрээ эргэлдэж байгаа эргэлтээ хадгалаад хум тарина авши. За ингээд биеийн хүрдний эргэлтүүд бол тэнцвэрчлээ.